Сайн байна уу? Өнөөдөр барааны тэмдгийн мэдүүлгийн бараа үйлчилгээний жагсаалтыг өргөгдөхөж болохгүй гэсэн дэлхийд даяар хэвшсэн 4 журмын талаар ярилцъя. Монгол улсын барааны тэмдгийн хууль зааснаар барааны тэмдэг гэж нэг аж ахуй нэгжийн бараа үйлчилгээг бусад аж ахуй нэгжийн бараа үйлчилгээнээс ялгах тэмдэг юм. За энд должин гэж бизнес эрхлэгч эмэгтэй Dolce Boots гэсэн барааны тэмдгийг 25 дугаар ангиллын гутлын бүтээгдэхүүний хувьд барааны тэмдгийн мэдүүлэг гаргаж Монгол улсад ийм Dolce Boots гэсэн нэртэй барааны тэмдгийг эзэмшдэг байжээ гэж бодъё. Гэтэл Dolce гэж малчтад зориулсан гутал үйлдвэрлэдэг, үүний дотор ялангуяа морь унахад зориулсан гутал үйлдвэрлэдэг бизнес эрхлэгч Dolce Boots гэсэн барааны тэмдгийг морь унахад зориулсан гутал гэсэн 25 дугаар ангиллын бүтээгдэхүүнд холбогдож барааны бүртгүүлэхээр Монгол Улсын оюуны өмчийн газар мэдүүлэг гаргажээ гэж үзье. Монгол Улсын барааны тэмдгийн хуулийн дагуу барааны тэмдгийн мэдүүлэгт холбогдох процесс дараах үе шатуудаас бүрддэг. Энд бол барааны тэмдгийн мэдүүлэг гаргасны дараагаар тухайн мэдүүлгийг EPOM Publish гэж веб хуудас дээр нийтэлдэг. EPOM Publish өнөөгийн байдлаар иймэрхүү байдлаар харагдаж байна. Үүний дараагаар мэдүүлэг гаргасан өдрөөс эхэлж үндэсний барааны тэмдгийн мэдүүлгийн хувьд 3 сарын Монгол улсыг заасан олон улсын барааны тэмдгийн мэдүүлгийн хувьд 5 сарын хугацаанд эсэргүүцэл гаргах боломжтой байх үе шат эхэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өмнө нь барааны тэмдгийн мэдүүлэг гаргасан эсвэл Монгол улс барааны тэмдгийн тэмдэг эзэмшиж байгаа бизнес эрхлэгчид шинээр гаргасан барааны тэмдгийн мэдүүлэгт холбогдож өөрийнх нь эрхэд одоо хардах тийм мэдүүлэг байна гэж үзэх юм бол үүнийг эсэргүүцэж тухайн барааны тэмдгийг улсын бүртгэл авч болохгүй гэсэн тийм эсэргүүцэл үндслэлээ гаргах хугацааг хэлж байгаа. За манай жишээн дээр Должингийн оюуны өмчийн итгэсэн төлөөлөгч Dolce Boots гэсэн барааны тэмдгийн мэдүүлгийг хараад энэ барааны тэмдэг нь бол Должингийн Dolce Boots гэсэн барааны тэмдэгтэй их төсөөтэй бүтээгдэхүүн нь бол ижил. Ягаад тэгэхээр зэрэг Должингийн барааны тэмдэг бол гутлын бүтээгдэхүүнийг бүгдийг хамарж байгаа учраас бүтээгдэхүүн нь ижил. Ийм барааны тэмдгийн мэдүүлэг гаргажээ гэдгийг олж мэдээд Должинд ханджээ гэж бодъё. Тэгээд Должинд бол энэ 3 сарын хугацаанд бодож үзээд за би ер нь бол нэг морь унахад зориулсан гутал үйлдвэрлэхгүй гэдэг нь ойлгомжтой юм чинь. Маргаан гаргаад явах уу? Энэ асуудлыг орхичихъя гэд эсэргүүцэл гаргаагүй байна гэж бодъё. За тэгээд энэ эсэргүүцэл гарах 3 сарын хугацаа өнгөрсөний дараагаар мэдээжээр Должингийн энэ системд итгэх итгэлийг хамгаалах үүднээс Должингийн эрх ашгийг өмчийн эрхийг хүндэтгэх үүднээс Дорж бол өөрийнхөө барааны тэмдгийн мэдүүлгийн бараа үйлчилгээний жагсаалтыг өргөгдөхөж болохгүй. Бараа үйлчилгээний жагсаалтыг өргөгдөхөж болохгүй гэдэг нь өөрөөр өргөгдөх гэдэг нь бол хоёр утгатай. Энэ нь явцуу ойлголтыг өргөн ойлголтоор солих. Өөрөөр хэлбэл морь унахад зориулсан гутал гэсэн бараа бүтээгдэхүүний нэрийг гутал гэдэг ерөнхий нэр болгох. Эсвэл морь унахад зориулсан гутал гэдэг дээр нэмээд биеийн тамирын гутал, эмэгтэй хүний гоёлын гутал гэх мэтээр өөр бусад гутлын бүтээгдэхүүний нэрийг нэмэх аль нэг нь өргөдөх гэдэг ойлголтод хамруулж ойлгоно. Тэгэхээр зэрэг Дорж бол барааны жагсаалтаа бол ерөөсөө өргөдөхөж болохгүй. Тэр морь унахад зориулсан гутал гэсэн нэрийг бол ерөнхий гутал гэсэн нэрээр сольж болохгүй. Ингэвэл мэдээж Должингийн
өмчийн эрхийг хүндэтгээгүй энэ системд мэдүүлгийн системд итгэх должингийн итгэлийг эвдэж байна гэсэн үг юм. За ер нь бол зах зээлийн эдийн засаг гэж юу юм бэ гэхээр зэрэг энэ бол хамгийн чухал нь өмчийн эрхийг хамгаалах, өмчлөгчийн итгэлийг хангах явдал юм. Тэгэхээр зэрэг энэ процессын хүн анзаарахгүй юм шиг, их чухал биш юм шиг энэ зүйлийн маань утга учир нь ерөөсөө энэ систем маань өөрөө их итгэлийг хамгаалах замаар улс үндэстэн тухайн эдийн засаг бүлжиж баяжих, дээшлэх одоо тэр наад захын өгөгдлийг хангаж ийн л гэсэн үг. Хууль зүйн утгаар бол өргөтгөж болохгүй шалтгаан нь бол мэдээжээр оюуны өмчийн газар ажиллаа хийгээд шүүлтээ хийгээд явж идэл тэр тухайн бүтээгдэхүүнийг өргөтгөж ийн гэдэг бүтээгдэхүүний жагсаалтыг өргөтгөж ийн гэдэг бол хамгаалалтын хүрээг өргөтгөж ийн гэсэн үг. Инхээр зэрэг оюуны өмчийн газар шүүлтийн ажлаа дахиад бүр эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Тэгэхээр зэрэг оюуны өмчийн газар шүүлтийг дахиж эхнээс нь эхлэх юм бол дахиж шинээр мэдүүлэг гаргахыг шаардах хэрэгтэй. Нөгөө талаас мэдээж сая их тайлбарснаар бусад өмнө нь барааны тэмдгийн мэдүүлэг гаргасан барааны тэмдгийн мэдүүлэг гаргачид эсвэл өмнө нь барааны тэмдгийн мэдүүлэг гаргаад барааны тэмдэг даруй эзэмшиж байгаа бусад бизнес эрхлэгчдийн өмчийн эрхийг хүндэтгэх, тэдний энэ системд итгэх итгэлийг одоо эвдэхгүй байх ийм шалтгаантай юм. За ер нь бол оюуны өмчийн төсөв төлөөлөгч бизнес эрхлэгч нарт зөвлөхөд барааны тэмдгийн мэдүүлэг гаргахдаа энэ хоёр хүн давхар тэр яг гаргаж явах үед давхар хянах бас их чухал байдаг. За болохгүй бол ядаж өглөө эрт барааны тэмдгийн мэдүүлэг гаргах хэрэгтэй. Тэгвэл өдрийн турш тухайн барааны тэмдгийн гаргасан мэдүүлгээ ингээд дахиж харж хянах болцоотой. Хууль зүйн утгаар бол анх дахь чогноо аягүй чухал. Тэгэхээр зэрэг анх дахь чогноо буюу тухайн өдрөө барааны жагсаалт зарим хэсгийг мартцсан ч юм уу, альсгүй зарим ангиллалын хуулж мэдүүлэгт оруулаагүй бол тухайн өдрөө нэмэх боломж бол хууль зүйн хувьд бий. Тэгэхээр зэрэг барааны тэмдгийн мэдүүлгээ бол бизнес эрхлэгчид бэлтгэн төлөвлөсөд ядахтаа өглөө эрт гаргах их чухал юм шүү гэдгийг энэ тэмдэглэе. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн вебинар маань үгээр өндөрлөж байна.